Гэлзүүлээ guys. Тэгэхээр чи ганцхан Америкийн гэлтгүй өөр ямар ч их сургууль өргөдлөө явуулахын тулд хамгийн доод нь 12 дугаар ангийн сурагч байх ёстой буюу эсвэл 12 дугаар ангид төгссөн байх шаардлагатай. За тэгээ бүгдээрээ Common App гэдэг платформоор дамжуулаад Америк ихтэй сургуульд өргөдлөө явуулдаг ба Common App нь жил болгоны 8 сард нэгддэг. Нэгдсэний дараа чи хамгийн ихний сургууль руугаа 11 сарын 1-ээс 11 сарын 15-ны хооронд өргөдлөө явуулах боломжтой бол хамгийн сүүлийн хугацаа нь эх оны 1 сарын 1-ээс 1 сарын 15 байдаг. Тэгэхээр эдгээр хугацаанаас өмнө бүгдээрээ амжуулаад хоёр төрлийн өргөдөл бэлдэх хэрэгтэй. За эхнийх нь уламжлалт буюу чиний 9-өөс 12 дугаар хичээлийн чинь дүн. За үүнээр нэмээд Монголын эсэтийн ерөнхий шалгалттай адилхан Америкийн SAT гэдэг шалгалтын оноо. За тэгээ хамгийн сүүлд нь англи хэлтэйг нотлох English Proficiency Test буюу BTT мэдхээр IELTS, TOEFL, Duolingo-гийн хэлний оноо шаарддаг гэсэн. За үүн дээр Америкийн холистик өргөдлийн процессын онцлог болох хичээлээс гадуурх ажил чамаас нь шаардна. За person statement болон supplement essay зэрэг эсээнүүдийг чамаар бичүүлж явна. За тэгээд чи одоо сурж байгаа өөрийнхөө 10 жилийн сургуулийн багш болон нийгмийн ажилтнаас тодорхойлох цагтл гэдэг зүйлсийг бичүүлж авах хэрэгтэй. Үүний дараагаар чи санхүүгийн нэмжлэгээ хүсэх өргөдлөө CSS Profile гэдэг платформ дээр бүгэлж явуулнаа. Ингээд чиний өргөдөл бүрэн болж дуусах ба бүгдээрээ 2 сарын хугацаанд сургуулийн хариуг хүлээнэ. За тэгээ 3 сарын дундаас эхлээд 4 сарын 1-ний хооронд ихэнх сургуулийн хариу гарч дуустдаг ба хэрэв чи сургуультай тэнцсэн бол 5 сарын 1-ээс өмнө суудлаа баталгаажуулах хэрэгтэй гэсэн. Суудлаа баталгаажуулсны дараа чи Америкийн визэнд орох эрх чинь нэгддэг ба Америкийн визэндээ ороод гарах юм бол чи хичээл эхлэхээс 2-7 хоногийн өмнө буюу 8 сарын сүүлээр тэнцсэн сургуультай явдаг бахнэ.